Эзэн алдрын чангалах ташилтыг үргэе. Тэр бол сайн эзэн юм аа. Амен. Та дэрийн түн рүү хандан тантай энэ газар хамт сууж байгаадаа маш их баяртай байна гэд мэдчихлгүй та. За ардаа гоонтойгоо хараад эзэн таныг үнэхээр өрөөх болтугай гэд мэдчихлгүй. За энэ газар биднийг байлгаж байгаа эзэнд бүх алдар нь байх болтугай. Тэгээ өдөр хамтдаа түүнд алдрын чанга алга ташилтыг өргөцгөөё. Яагаад гэвэл тэр зөвхөн хүндэтгэл магтаал бүх зүйлийг авах зохистой эзэн юм аа. Яагаад гэвэл түүний нэр цэвэр юм аа. Яагаад гэвэл тэр бүх хүч чадлын эзэн юм аа. Яагаад гэвэл тэр эхлэлээс төгсгөл хүртэл түүнээс цааш байх эзэн юм аа. Амен. Та итгэж гин үү? Тэгвэл та дэрэгт хүн рүүгээ хандаад та Есүст итгээрэй гэж хэлэхгүй. Хэрвээ таны дэргэд хүн байхгүй бол яахаа мэдж байгаа те? Мэдж байгаа юу? Байхгүй бол та хүн авчрах ёстой шүү дээ. Мэдж байгаа те? Амен. Эзэн алдарших болтугай. Тэгээ бидний эзэн үнэхээр гайхалтай юм аа. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн туршид бидний дээр түүний ивэл хайр нэгүсэл те өнөөдөр бас хүмүүсийн гэрчилж байгаа шиг гайхалтай олон зүйл хүн бүрийн амьдралд, хүн бүрийн зүрх сэтгэлд, хүн бүрийн оюун бодолд болж байгаа. Яг үүнтэй ч адилхан эзэн өнөөдөр Галил чуулганы дээр бас гайхалтайгаар ажиллаж байгаа шүү гэдгийг дахин хэлмээр байна. Тэгээ өнгөрсөн баасан 5 дахь өдөр бид нар бас нэгдсэн залбирлаа хийсэн байгаа. Тэгээ тэр залбирал дээр эзэн бас гайхалтайгаар биднийг бас удирдсан. Тэнд бас үнэхээр бид нар ойрд залбираагүйгээр бас залбирсан байгаа шүү. Тэгээ та хэрэг ойрд залбираагүй бол залбирлын цуглаандаа сайн нэгдээрэй гэж хэлмээр байна. Амен. Тэгээд энэ үйлчлэлээр дамжуулан эзэн хүн нэг бүрийн амьдралд гайхалтай өөрчлөлтүүдийг эзэн хүн нэг бүрийн амьдралд өөрийгөө илчилсэн гайхалтай тийм он жилүүд болно гэдэгт итгэж байгаа. Амен. Тэгээд үнэхээр тэр газар хүн багтахгүй нэг өдөр бид нар энэ заал руу шилжилж орж ирэх тэр өдрийг харж байгаа шүү. Амен. Яг бол залбирал гэдэг зүйл бол Бурхантай харилцах хамгийн боломжит хувилбар байна. Бурхан бидэнд ганцхан зүйлийг л зөвшөөрсөн байгаа, тийм үү? Та нар залбираарай гэж. Харин тэр залбирлаас шалтгаалan эзний зүрх сэтгэл бас хөдлөх болно. Амен. Тэгэхээр бүгд энэ гайхалтай зэвсгээ, тэгээ гайхалтай эрхээ бүгд эдэлцгээе. Тэгээд дотоод өрөөндөө ороод эзэн рүү хандна залбирцгаая шүү бах та нараа. Амен. Тэгээд эзэнд алдар нь байх болтугай. За өнөөдрийн ишлэл Марк номын 1-р бүлэг 14-өөс 20-р ишлэл байна. За би энэ газараас дуудаж өгье. Иохныг баривчлагдсны дараа Есүс Галилд ирж Бурхны сайн мэдээг тунхаглан тэр цаг биелэлээ оллоо. Бурхны хаанчил айсв гимшиж сайн мэдээнд итгэх түн гэж байлаа. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй Симон түүний дүү Андре нарыг харав. Тэд загасчд аж Есүс тэдэнд намайг даг. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэлээ. Тэд тэр даруй тороо орхиж түүнийг даглаа. Тэр жаахан цаашаа яваад Зебедийн хүү Иаков түүний дүү Йохан нарыг завин дотроо тороо сэлбэж бүг харав. Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедийг хөлсний ажилчдын хамт завинд орхиод түүнийг даглаа гэсэн. Амен. Өдөр хамтдаа залбирцгаая. Эзэн минь энэ цагийг танд өргөж байна. Үнэхээр та нар руу хандан залбирч хүн нэг бүрийг та өрөөх болтугай. Та нар руу хандан залбирахгүй байгаа хүнийг та бас залбирдаг болох болтугай. Эзэн минь үнэхээр амаар минь гарч буй өгөөр дамжуулан та угаагаач. Учир нь таны үг бол зүрх сэтгэл бөгөөд нугасанд хүртэл, чөмгөнд хүртэл орно гэж хэлсэн байдаг. Эзэн таны үгээр дамжуулан бид босхийг хүсэж байна. Энэ газар ариун сүнс та туслаач. Таны тусламжтайгаар бид таныг өшөө илүү таньж мэдхийг хүсэж байна. Тиймээс эзэн Есүс Христийн нэрээр энэ цагийг даатхан өргөн бид бүхэн залбирч байна. Амен. Эзэн алдарш болтугай. За бид бүхэн сайн мэдээний номнуудаар аялаад байгааг анзаарж байгаа бах тийм үү?
Хамгийн эхлээд би та бүхэндээ Лук номноос танилцуулсан үг хуваалцсан. Түүний цүлд соригдсан. Түүний дараа би та бүхэнтэй Матай номноос хуваалцсан. Түүний дагалдагч байхын төлөө. Түүний дараа та бүхэндээ би Иохан номоос гайхалтай тэр үнэрийг гаргахын төлөө гэдэг энэ үгийг хуваалцсан. Өнөөдөр Марк номноос. Тэгэхээр сайн мэдээний 4 ном байдаг, тийм үү? Матай, Марк, Лук, Иохан гэдэг энэ 4 ном. Энэ 4 ном бол Есүс Христийг энэ дэлхий дээр амьдарч байгаа, өөрийн махан биеээр амьдарч байсан тухай өгүүлдэг ном баг. Тэгэхээр Есүс Христийг энэ дэлхий дээр амьдарч байх үед яг хамт амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь хамт амьдарч байсан хүмүүсийн бичсэн тийм буулгалт байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар хэн нэгнийг сайн таньжээж хэн нэгэнд итгэлээ өгдөг, тийм үү? Зөв. Би надад санал нэг байна уу? Тэгэхээр бид нар итгэж байгаа нэг нэгэ өшөө илүү таних нь чухал юм аа. Амен. Хэрвээ би эхнэрийгээ танихгүй байвал түүнд итгэх хэцүү, тийм үү? Хэрвээ би аавыгаа ээжигээ танихгүй бол би бас итгэх хэцүү. Би найз нөхдөйгээ танихгүй бол итгэх хэцүү. Миний эргэн тойронд байгаа хэн нэгнийг би танихгүй бол түүнд итгэлээ өгдөггүй. Тийм үү? Харин бид нар хэн нэгнийг таньж мэдснийхаа дараа өөрт байгаа зүйлээ түүнээр зориулдаг баг. Амен. Тийм учраас бүгдээрээ Есүс Христийг өшөө илүү таньж мэдцгээе. Хамгийн гол нь эзэн биднэрт танигддаг нэг юм байгаа юм аа. Тэр хязгаарч тийм хуурамч биш гэсэн үг. Тэр бидний итгэлийг даадаг нэг. Амен. Тийм учраас бүгдээрээ эзнийг өшөө илүү таньж мэдцгээе гэж та бүхнээс уриалмаар байна. За энэ Марк гэдэг ном болохоор манай эртний 55-аас 65 оны үед бичигдсэн ийм ном баг. Тэгээд энэ Марк гэдэг хүн бичсэн гэж үзэж байгаа. Гэхдээ бас Иохан бичсэн байж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ Марк нь магадлал өндөр. Марк бол Паул, Иохан эднэртэй маш ойрхон байсан юм хүн баг. Тэгээд энэ хүнээр дамжуулаад эзэн өөрийн үгийг болгосон гэсэн үг. Яг энэ үед бол Ромд Есүс Христэд итгэгчдийг дээд зэргийн шахажсэн тийм үе баг. Дээд зэргийн шахажсэн. Маш хүчтэйгээр шахалтанд ордог байсан гэсэн үг юм. Энэ болохоор яг Неора хааны үе баг. Яг Христ итгэгч нарыг бол маш их байрж хавчиж бүр амийн хүртэл авдаг байсан ийм үе баг. Энэ үед Христ итгэгч нар өөрсдийнхөө итгэлийг хамгаалж тэр утга эзний үгийг хүртэл буулгаж ирсэн юм гайхалтай эзний өдөрдмжинд ор хийгдсэн зүйл байдаг. Энэгээрээ энэ үг бас амьд юм а гэдгийг энэгээрээ энэ бас бурхан хүн төрлөختөнд өөрийнхөө үгийг үлдээх хүсэл байсан юм а гэдэг нь бас батлагддаг байгаа ер нь бол. Амен. Тэгэхээр Ромын энэ хүчтэй хавчлага энэ үеэс эхлүүлээд манай эртний 380 оны хүртэл үргэлжилсэн байдаг. 320 орчим жил. Тэгээ манай эртний 380 онд Ром Христ итгэлд орон юма гэдэг ийм гайхалтай тунхаглагдсан байдаг. Константита хааны үед 10 үеийн ийм үе явсны дараа Ромд Христ итгэл тунхаглагдсан гэсэн. Энэ Ром бол Христ итгэлд үндэстэй юм а гэж. Амен. Тэгэхээр хаан засаглалтай газар ийм гайхалтай өөрчлөлтийг хийж чадна гэдэг энэ ямар гайхалтай вэ? Тэр үүний цаана амьд эзэн байхаас өөр аргагүй байгаа маа гэсэн. Амен. Тэгэхээр би танд юу гэж хэлэх гээд байна гэхээр бидний эзэн бол амьд юм шүү. Тэгээ та дэрэгт хүндээ хэлэхгүй юу? Таны итгэл үнэмшил бол амьд юм шүү гэж. Тэгээ таны итгэж байгаа эзэн бол бас найдвартай юм шүү гэж хэлээр. За тэгэхээр өнөөдрийн бидний уншсан ишлэл бол Марк номын 14-өөс 20 дугаар ишлэл байсан. Есүс Христ цүлд соригдоод тэгээ соригдолтыг маш амжилттай эзэнтэй хамт ариун сүнстэй хамт туулж гарч ирээд тэгээ тэр Галилд үйлчилж байгаа ийм мөч байгаа гэсэн үг. Тэгээ тэрээр
цөлөөс гарч ирэх үед хүмүүс түүнийг шагшцаас чсэн гэж бид нэр үзсэн байгаа тийм. Ямар гайхалтай вэ тийм. Энэ ямар гайхалтай бурхан бэ гэж үзэжсэн гэсэн. Тэгээ тэр үед ирээд хийж байгаа үйлчлэл гэсэн. Тэгэхээр түүний хамгийн түрүүн хийсэн зүйл юу байсан бэ гэхээр 15 дээр байгаа. Тэр цаг биелэлээ боллоо. Бурхны хаанчлал айсв. Гимшиж сайн мэдээнд итгэх түн гэсэн. Амен. Тэгэхээр бүгдээр яг өнөөдөр яг энэ зүйлээс хоёрхан зүйлийг л ойлгож авах бол. Хоёрхан зүйл. Тэр эхний зүйл юу гэсэн бэ гэхээр гимших түн гэсэн баг. Эзний хаанчлалд орохын тулд гимших түн гэсэн баг. Ер нь бол. Тэгэхээр энэ гимшлийн талаар Иохан баптист ирж бас иш үзүүлсэн байдаг тийм үү? Гимшилд зөкстэй үр жимс гаргах тун. Миний араас ирэх чинь агуу нэг юм аа. Би түүний шахагч талих ирэх надад байхгүй маа гэж хэлсэн байдаг. Тэр цаг биелээ оллоо гэсэн баг. Нэг ёсондоо хүн төрлөختний төлөө бурхан ирлээ гэсэн утга явж байгаа гэсэн. Хүн төрлөختний төлөө бурхан ирлээ гэсэн. Тэгэхээр өнөөдөр би танаас нэг асуулт асууя. Та гимшиж үтсэн хүн байна уу? Бидний дунд гимшиж үтсэн хүн байна уу? За өдөр гой чөлөөтэй биш манайхаа. Юмд баригдахгүйгээр тий. Та гимшиж үтсэн үү? А гимшиж үзээгүй хүн байна уу? Тэгэхээр гимшил гэдэг энэ зүйлийг бид нар бүр хүүхэд ахуй наснаас л мэдэрж ирсэн юм. Би хоёр охин нэг хүүтэй. Тэгээ манай хоёр охин нэг нь 10 та, нэг нь одоо 8 настай байхгүй. Нэг нь 9-тэй, нэг нь 6 нас, 7 настай. Тэгээд энэ хоёр маань яадаг гэхээр хоорондоо ингээд маргалдана. Тэгээ маргалдах үед нь ингээд би ингээд асуудаг байхгүй. За хэн нь эхэлсэн бэ? Гэт асуух үед амар гимшдэг байхгүй. Бүр ингээд те. Бүр мэддээд байдаг те. Тэгээ тэрийг харахаар ингээд гоё хайр хүрээл. Та нар хүүхдээ харахаараа тэгдэг бах тийм үү? А мөн бид нар ч гэсэн жоохон байхдаа аяг барьж явж байгаа унгаачдаг. Тэгээ аяг хаалсныхаа төлөө амар гимшдэг тийм үү? Яна одоо аав минь, ээж минь, ах минь загнандаа гэд. Маш их гимшдэг тийм үү? Тэгэл аавтайгаа уулзсан, ээжтэйгээ уулзсан, ахтайгаа уулзсан зүгээр ангууд ёо гэлтэй. За хүүхд ахуйнаас нэг юм. За цааш эргээд бид нар өсвөр насндаа ороод ирэхээр ер нь бид нар нэг тийм найзууд төвтэй болж хуурдаг тийм үү? Найзууд төвтэй болж хуураад аль болох найз нартайгаа хамт байх гал тий. Тэгэл тэр үед нэг гадуур дотор гарах гал ингээл нэг ийм үе ирдэг шүү дээ тий. Тэгээ тэр үедээ бас нэг магадгүй нэг жоохон буруу зүйл хийчихээр маш их гимшдэг тий. Гэрлөө орж чадахгүй байгаа л тий. Тэгэл ингээл яах вэ? Яаж аавыг аргалах вэ? Яаж ээжийг аргалах вэ гээл тий. Иймэрхүү зүйлүүд болдог баг. Бүгд яг энэ замлыг туулсан биз дээ. Би ганцаараа тэгээгүй тий. Зарим нэг хүмүүс нь айгуул энийг мартцсан байгаа тийм үү? Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр хүүхд ахуй наснаасаа л энэ гимшил гэдэг зүйлийг ер нь ингээ мэдэрч өсдөг байгаа юм. Тэгэл ингээл харуулсаал тий тэрнийхээ төлөө маш их харуулдаг. За тэгэл ингээ жоохон том болоод насанд хүрээд ирэнгүүт жоохон ингээ хэлбэр нь өөр болж эхэлдэг тийм үү? Хэлбэр нь өөр болж эхэлж байгаа болохоос шиг агуулга нь бол ижилхэн шүү дээ тий. Хийж байгаа үйлдэл нь одоо юу гэдэг нь те том хүн гэдэг утгаараа өөр хэлбэртэй байгаад байгаа болохоос ш агуулгын хувьд бол бас л гимшдэг. Тийм үү? Тэгэхээр яг энэ гимшил гэдэг зүйлтэй бол хүмүүс их ойрхон байдаг баг. Нэр нь маш ойрхон. Тэгсэн Есүс Христ энэ дэлхий дээр ирээд үйлчлэх үедээ дэлхий дээр ирээд үйлчлэх үедээ юу ч хэлсэн бэхээр та нар гимших түн гэдэг зүйлийг хамгийн түрүү хэлсэн баг. Гимших түн. Тэр яасан бэхээр энэ зүйл биднэртэй маш их ойрхон учраас Есүс Христ мэдчихсэн юм тийм үү? Гимшигт. Тэгээд бид бүхэн яг бурхан дээр очиод гимших үед бидний амьдралд өөрчлөлт ирдэг байна. Амен. Тэгээд бурханы өмнө ирээд гимших үед бидний амьдралд гайхалтай өөрчлөлт ирдэг байна гэсэн. Тэр бидний дунд сүм чуглаанд маш олон жил болсон эсвэл бидний эргэн тойронд Есүс Христийг бас олон жил дагж байгаа ч юм уу тийм хүмүүс байдаг тий хамтын.
Эсвэл би өөрөө ч юм. Тэгэхээр энэ Библи гэдэг номыг бол ер нь надад зориулагдсан ном баг. Та өөртөө хэлэхгүй Библи надад зориулагдсан гэж. Харин бид нар энэ Библи гэдэг номыг бусд дээр ашиглах гэдэг. Тийм үү? Бусд дээр ашиглах гэдэг. Ер нь л ихэнхдээ тэгэх гэдэг. Харин Бурхан хүн төрлөختний төлөө ирэхдээ миний төлөө ирсэн. Таны төлөө ирсэн гэсэн. Тэгээ Бурхан юу гэж хэлсэн бэхээр намайг гимших тун гэж хэлсэн баг. Намайг гимших тун гэж хэлсэн. Тэгэхээр яадаг вэ гэхээр бид нар ингээд сүм цуглаанд олон жил яваад ирэхээр заримдаа энэ гимшил гэдэг зүйлийг мартцсан байдаг. Харин Бурхан дээр ирээд гимших үед таны амьдрал гайхалтай өөрчлөлт ирсэн байдаг. Тийм үү? Миний нэг таньдаг дүү байдаг л да. Тэр яг сүмд бол нэг олон жил яваагүй. Гэхдээ би Бурханд итгэж байна гэж яваад байгаа. Яваад байсан, ер нь яваад байсан. Тэгээ тэр ингээд энэ тэнд очиод маш олон семинарт суусан. Сүм чуулганы хүндэтгэл мөргөлд маш олон удаа оролцсон. Тэгээ миний мэдхийн ямар ч бас нэг 7-8 жил болсон. Тэгээ түүний амьдралд ямар ч өөрчлөлт байхгүйсэн. Ямар ч өөрчлөлт байхгүйсэн. Харин тэр нэг өдөр би Бурхантай уулзлаа гэж над дээр ирсэн баг. Юу болов гэдээ асуусан. Тэр Бурханы өмнө чин сэтгэлээсээ гимшсэн байсан. Гимшсэн байсан. Тэр үед тэр хүний амьдралд өөрчлөлт ирсэн баг. Ер нь бол. Тэр хүний амьдралд өөрчлөлт ирсэн. Тэгэхээр энэ гимшил гэдэг зүйлийг хүмүүс бид нар ойлгохдоо юу гэж ойлгодог вэ? Бид нар энэ чинь маш ойрхон явж ирсэн байж тань гимшилтэй. Тэгэхээр энэ гимшлийг ерөнхийдөө мэддэг байх нь шүү дээ ер нь. Тэгэхээр бид нар дахиж ийм зүйл хийхгүй шүү гэж боддог тийм. Болохгүй юм байна. Нэг усандаа бид нар болохгүй зүйл хийснийхаа төлөө харуулж байгаа зүйлийг гимшил гэж хүмүүс бид нар ойлгоод байдаг ер нь. Эсвэл хийж байгаа зүйлээ эсвэл хүчээр болиулахгүй бол болохгүй юм байна гэдэг зүйлийг бид нар боддгоо гэсэн. Боддгоо гэсэн. Харин Библи биднэрт юу гэж хэлж байгаа вэ гэхээр оюун санаандаа өөрчлөлт гарах тун гэж хэлсэн байна. Оюун санаагаа шинжлэн өөрчлөх тун гэсэн байна. This is a demonstration of Wirecast. Тэгэхээр Христийн чуулган дээр таны оюун санаа хэр шинжлэн өөрчлөгдсөн бэ? Магадгүй ийм өөрчлөлт ирэх үед бидэрт асуудал тулгардаг байна. Яг гэвэл би өмнө байгаа зүйлээ өөрчлөх гээд байгаа учраас. Яг л би өмнөх хэв маягта дассан байгаа учраас. Яг л би өмнө байгаа хэв маяг намайг бас гоё байлгаад байгаа учраас. Гэхдээ л би өөрчлөмөр байдаг. Тэгээ шинжлэн өөрчлөлт ирэх үед миний амьдрал маш их асуудал тулгарч эхэлдэг байна. Бэрхшээлүүд асуудал ихээсээ илүү. За яг гэвэл энэ шинжлэн өөрчлөлт Бурханаас ирдэг юм аа та түүний өмнө чин сэтгэлээсээ яг яваад очих үед таны амьдралд өөрчлөлт ирдэг гэсэн үг. Түүнээс биш бид нар яг хэлбэр дотроо харахад сүм чуулганд хамрагддаг хүмүүс, харахад итгэгч хүмүүс, харахад бид нар Бурханыг эрэлхийлж байгаа хүмүүс. Гэхдээ миний дотор гимшил буюу яг Библийн хэлж байгаагаар оюун санаа минь өөрчлөгдөж байгаа юу гэдэг асуулт бидний дунд байдаг байгаа юм. Тэгэхээр бид нар сүм чуулганд хамрагдаад яваад ирэхдээ яадаг вэ гэхээр хамгийн нэгдүгürt би өөрийгөө олж хардаг. Та тэгжсэн үү? Өөрийгөө олж хардаг. Тэгээ би өөрийгөө олоод харах үед би ямар их гэмтэн бэ гэдгийг хардаг. Нэг усандаа би Бурханы өмнө ирж гимшчихнэ гэдг нь түүнийг өөрийнхөө дээр тавьж байгаа хэлбэр гэсэн. Энэ зүйл надаас ирэх юм а гэдэг юм хэлбэрлөө орж байгаа гэсэн. Тэг ийм зүрх сэтгэлээр бид нар Бурханы өмнө ирэхэд хамгийн нэгдүгээр би өөрийгөө олж хардаг. Тэг яг сүм чуулганд явж байхад номлогч нар дамжуулаад яг намайг яриад байгаа юм шиг тийм өдрүүд байдаг. Яг л би энэ байна даа гэдэг ийм өдрүүд л байдаг. Энэ ямар гайхалтай цаг байдаг гэж. Үнэхээр Бурхан дотор өөрчлөгдсөн. Үнэхээр Бурхан дотор оюун санаа минь шинжлэгдсэн тийм цаг хугацаанд өнгөрч байгаа гэсэн.
Харин нөгөө дүү маань яг ийм зүрх сэтгэлээр чуулганд явж ирж яг эзний үгийн өмнө ирэх үед түүний амьдралд өөрчлөлт гарсан юм. Амен. Тэгэхээр өнөөдөр бидний дунд ч гэсэн яг гайхалтай ийм өөрчлөлтүүд байгаа учраас бид нар 7 хоног бүр түүний гайхамшигтай энэ ариун баярын өдрийг This is a сахихаар хөл минь demonstration нааш of ашигладаг. Wirecast. Амен. Тэгэхээр бид нар гим нүгэлтэй гэдгээ ойлгодог гэсэн үг. Яг гим нүгэлтэй гэдгээ ойлгоод ирэх үед би бурханд итгэл маань гайхалтайгаар төрж эхэлж байгаа. Яг л би түүнийг таньж эхэлж байгаа байхгүй юу? Энэ бурхан юм байна гэд танаад эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр Есүс Христийн сүм чуулганд түүнд итгээд яваад ирэх үед хамгийн түрүү нэг тулгардаг асуудал юу гэхээр эх орноосоо урвсан. Яг л чи гадны шашин шүтэж байгаа учраас гэдэг ийм зүйлтэй тулгарч эхэлж байгаа гэсэн. Та нар тэгдэггүй. Эсвэл таны дотор тийм зүйл бас болдгоо. Харин миний хувьд болохоор Есүс Христ итгэснээр би харин жинхэнэ эх оронч болж өрсөн байна. Яг тэр эх орон гэдэг зүйлийн үн цэнийг бурхан надад ойлгуулсан гэсэн үг. Өмнө нь хизээч миний бодож байгаагүй зүйлүүдийг миний дотроос гаргаж ирж бурхан илчилж өгсөн гэсэн үг. Түүнд итгэлээ өгснөөс шалтгаалж. Түүний өмнө гимжснээс шалтгаалж. Амен. Тэнийг өсөндөө би энэ эх орны төлөө сайн хувь хүн байж, сайн гэр бүлийг бий болгох ёстой юм байна гэдэг зүйлийг бурхан надад ойлгуулсан гэсэн. Эх орн юунаас эхэлдэг? Надаас эхэлнэ шүү дээ. Тэгэхээр би эх орондоо боловсралтай, зөв цэвэр зүрх сэтгэлтэй тийм хүн болж төлөвшгөн миний эх орны гайхалтай хөрөнгө оруулалт юм байна гэдгийг олж харсан. Тэр утгаараа би өөрийгөө өөрчилж, би өөрөө оюун санаа дотроо шинжлэгдэж, тэгээд эх орондоо өөртөө чадах чинээгээр сурсан мэдсэн зүйлээрээ ажиллах ёстой юм байна. Хөрөнгө оруулах ёстой юм байна. Бусдад нөлөөлөх ёстой юм байна гэдэг ийм итгэл үнэмшлийг Христийн чуулганд ирснээр Есүс Христийг таньж мэдснээр миний дотор бий болсон гэсэн. Тэгэхээр бид нар яаж юм? Харин ч эх оронч болж хуурж байгаа биз дээ. Амен. Тэрнээс өмнө би яадаг байсан бэ гэхээр зүгээр л юу ч бодохгүй цээжэд илддэг нэгэн байсан гэсэн. Чингисийг дурссан. Миний эзэн хаан бол ийм хүн байсан. Бид нар бол дэлхийн талыг эдэлж ирсэн гэдэг. Тэгээд яг амьдрал дээр болохоор гэр бүлээ самардаг. Тэ? Хүн хин нэгнийг хайрладаг. Өөрийгөө хайрладаг. Тэ? Бусдыг хүндэлдэг. Ийм нэгэн байсан. Харин би тэрийг таньж мэдснээр намайг эх оронч болгосон гэсэн. Амен. Тэр ямар гайхалтай эзэн бэ? Яг үүнтэй адилхан таныг ч гэсэн өнөөдөр Галил монголч болон шинээр ирж байгаа таныг ч гэсэн бурхан ийм болгож өөрчлөхөд бэлэн байгаа. Тийм учраас бидний амьдралд гимшил гэдэг энэ зүйл үнэхээр гайхалтай хэрэгтэй гэдгийг бурхан мэдж байгаа учраас хамгийн түрүүн үйлчлээ эхлэхдээ тунхагласан баг. Гимшигтэн. Тэгээд энэ гимшлэр дамжуулан бидний оюун санаа шинжлэгдэж байгаа юм. За бидний оюун санаа шинжлэгдээд ирэхээр бидний амьдралд илэрж байгаа маш том жишээнүүд тийм. Жишээл бид нар муу зуршлуудаас салж эхэлж байгаа шүү дээ. Тийм үү? Ямар гайхалтай шинжлэл вэ? Ямар гайхалтай өөрчлөлт вэ, тий? Би бусдад харилцаагаа маш сайн авч явж чаддаг болж эхэлж байгаа гэсэн. Оюун санааны өөрчлөлт. Тэгэд би саяхан өнгөрсөн 4-р өдөр өөрийнхөө бас оюун санааны өөрчлөлтийг бас хараад эзэнд бас талархлаа. Тэр бидэд нэг тулгардаг асуудал юу гэхээр бусдад чи ямар мангар болоо вэ гэдэг зүйл бид нарыг ярьдаг тий. Чи ийм сайхан зүйлсүүдийг хэрглэж амьдрахгүй чи ямар тэнэг юм бэ? Тэгдэг үү тий?
Чи сайхан цаг байгаа дээр чи сайхан шуудаач. Чи залуу байгаа дээр чи сайхан юм үзээч. Тэг юм үзэх нь зөвлөдөө. Гэтэ бид нар яг утга учиртай үзэх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээд миний нэг багын найз Монголоос ирээд тэгээ анх удаа Солонгост ирж байгаа. Тэгээ ирсэн байна гэдэг This ажиллаар is a ирсэн demonstration холбогдсон. of Тэгээ би Wirecast. очиж уулзаад би тэр хоолнд ороод ингээд сайхан цагийг өнгөрөөлөө. Тэгээд би найзтайгаа уулзаад хоёулаа хамтдаа хамгийн түрүү одоо бидний иддэг юм юу гэдэг лээ? Мах иддэг шүү дээ. Монголоос ирж байгаа юм чи мах л авч өгнө шүү дээ. Тэгээ сайхан маханд орсон. Тэгээд мань үний ажил нэг 5 өнгөрөөж тараад ирсэн ажил нь 5 өнгөрөөж тараад тэгээ би зочид буудал дээр нөгөөдгийг очиж хүлээж яваад тэгээ тэр найз минь нөгөө намайг сүм чуулганд амрагдаад явдгийг This is a мэднэ. demonstration of Wirecast. Хоёлаас хоол ичээ. За одоо маршрут яах вэ гэж тэгж байна. Надаас их л юм хүлээгээд байгаа шинжтэй. За найзынхаа маршрут бол одоо ингээд сайхан хоол идчихэд кофе шопт ордсон шүү дээ. Тэглээ. Өө тэгээ наач яста сайхан санаа байна хэлдэг. Тэгээ хоёлаа сайхан кофе шопт ороод ингээд сайхан кофе уугаад багийнхаа дурсамжийн юмыг яриад тий. Тэгээ өнөөдөр бас амьдрал ахуугаа тий. Юу болж яаж нэгэ сайхан юм дурсамжтай цагууд маань өнгөрсөн. Тэгээ нэг кофег уугаад дуусаад 10 өнгөрлөө. За дараагийн маршрут юу вэ гэж хэлж Of Wirecast. Гэхдээ дараагийн маршрут бол ингээл одоо гэртээ хараад амрах штэ гэлтгсэн. Гэсэн чи тий нэрэ тийм билүү гээл. Тэгэл цаана нэг өөр юм хүсэл яваад та нар мэдж байгаа штэ тий. Надаар хэлэлтгөө. Нэг өөр хүсэл яваад байгаа байхгүй. Тэгээ чи ямар байгаа гэдгсэн чи. Нэг сайхгүй ингэ бүжгэлэх юмсан тий гэлтгэж. Нөгөө найз нь энэ зүйлээс ч одоо хол байгаад их удаж штэ. Тэгээ одоо тэр зүйл рүү ч ороод одоо ингэ тэгэхээр нэг сонь утгагүй санагдаад болцсон байлээ. Гэлтгсэн чи. Сууланч тийм л дээ. Одоо бид нар чинь бас гэлтгэж байна гэж. Тэгээ яг энэ зүйл дээр манай залуучууд бас мэдэрч байгаа шүү дээ тий. Үн бид нар ингээл тоглож моглол тий. Ингээл ийш тийшээ бужигнаал сандал булаацалтаал ингээл янз бүрийн тоглоом хийдэг байсан бол одоо ингээд залуучуудын нөхөрл хийхээр бид нар ингээд ихэвчлэн ярих гээд идэх болсон байна. Тэр энэ бас нэг насны юм байгаад тах шиг байгаа юм ер нь. Тэгэхээр бид нар насныхын юм дээр дөрүүлж тэр найз дээр ажилласан гэсэн үг. Амен. Тэгээд нэгдүгürt жоохон онцгой. Тэгээд хоёрдугаар очиод энэ чинь нэлээх мөнгө гарна шүү дээ. Тэгээд тэр чинь ямар ашиг Wirecast. Тэгээ нөгөөд чинь ингээд бодож яснаа. Нэрээ тийм юм байна те. Одоо яах вэ гэл тэгээд тэгэхээр хоёул юу яах вэ? Хоёул нэг боулинг тоглох уу гэд би тэглээ. Тэгсэн чи тэгээ наа чи гоё санаа шүү гэдэг чи. Тэгээ хоёул ингээд боулинг тоглоод орой 12 өнгөрлөө. Тэгээ нөгөөдхийг зочид буудал нөгөрөж өрөө. За автобус өгсчлээ. Тэгээ хоёул хамт хоны гэд. Тэгээ нөгөөдхтэй хонлоо ингээд ярьлаа. Тэгэл манай ихнэр бид нар ингээд нэг анги байхгүй бүр багасаа. This is a demonstration of Wirecast. Манай нэг найзын ихнэр бас ингээд чуулганд явдаг. Тэгээд тэр хиний манай тэр найзын ихнэрийн явж байгаа чуулганаас ч өөр чуулган байна уу? Урсгал нь өөр байгаад байна уу гэл тэглээ. Тэгэхээр үгүй яасан зүгээр штэ найз гэдгсэн чи. Гэхдээ тэртэй уулзахаар амар хэцүү байт юм аа. Намайг сатаанд баригдсан чи гэдэг намайг тэгээд тэгээ миний дургу хүрээд идэв. Тэгээд чи тэгэхээр нөгөө тийм гайг зүгээр штэ. Гэхдээ ер нь сатан бол байдаг л да гэл тэглээ. Тэгээд иймэрхүү маягтай ингээд ийм юмнууд боллоо. Тэгээд би эндээс яасан вэ гэхээр миний оюун санаа ямар их өөрчлөгдөв вэ гэдэг зүйлийг олж харсан баг. Амен. Тэгэхээр бидний дотор яг ийм оюун санааны өөрчлөлтүүд явагддаг гэсэн үг. Гимшиг үед. Оюун санааны өөрчлөлт. Тэгэхээр таны амьдралд яг өмнө хийжсэн зүйлийг нэхэд ирэх юм бол тэр зүйлийг хийхэд ингээд жоох хэцүү те баймар санагдаад ирэх юм бол таны дотор оюун санааны өөрчлөлт явагдаж байна гэсэн үг шүү. Бас оюун санааны өөрчлөлт явагдсан байна гэсэн үг шүү. Амен. Тэгэхээр бүгдээрээ хуучин зүйлээ хийхгүйгээр шин зүйлээ хийж амьдрцгаая гэж. Амен. Эцэнд алдрын авах болдог. Тэгэхээр яадаг вэ гэхээр Есүс Христ энэ дэлхий дээр ирээд хамгийн түрүүнд тунхагласан мэдээ бол гэмшиг түн гэж хэлсэн баг. Ах дүү нар гэмшиг түн. Эзэн дотор оюун санаагаа шинжлэн өөрчилцгээе. Тэгэхээр бидний дотор оюун санааны өөрчлөлт гарч байгаа учраас бид урдын юмтайгаа нийлэхэд зохимжгүй болж ирдэг. Тийм үү? Бид нар урдын зүйлийг харахтаа ямар буруу байсан бэ гэдгийг олж хардаг байхаа ер нь бол.
Тэгэхээр бидний дотор явж байгаа оюун санааны тэр өөрчлөлт анханасаа биднэрт байсан зүйл байхгүй яах та нар. Анханасаа биднэрт байсан зүйл. Бурхан биднийг бүтээхдээ тэр оюун санаатаар уулан бүтээсэн байхгүй. Амен. This is a demonstration of Харин бид нар энэ Wirecast. дэлхий дээр ирэхдээ Бурханы өмнө гим хийсэн учраас бид нар анханасаа гим нүгэлтэд төрөөд тэр амьдралаар амьдарч чадхаа болцсон гэсэн. Хин нэгний иргэшээлт ор амьдарч байсан гэсэн. Тэгэхээр бид нар яаж юм? Анхныхаа оюун санааг Иесус Христийн өмнө ирж гимшгүйд олж авдаг байх нь шүү дээ. Амен. Тийм учраас биднэрт маш ойрхон байгаад байгаа байхгүй тэр. Тийм учраас бид нар тэр зүйлийг олж авахын төлөө хөлмөн This is a demonstration of Wirecast. Танд нэг зүйл ойлгогдож байна уу? Тэгвэл бүгдээ эзэнд нэг алга ташаалтыг өргөе гэх үү? Тэгэхээр таны дотор оюун санааны өөрчлөлт явж байна уу гэж. Бид нар нэг ярьдаг шүү дээ, итгэлийн амьдралаар амьдрах бас жоох хэцүү гэл. Яг тэгвэл би ингээд өөр юм хийж This болохоо is a болчих тийм үү? demonstration of Wirecast. Гэхдээ болно шүү дээ, эрхчлэн байгаа. Тэ эрхчлэн байгаа. Гэхдээ бид өөрсдөө оюун санааг олж авсан гэдгээ бүү мартаа. Амен. Тэгэхээр таны дотор оюун санаанд чинь шинжлэл бий болж байгаа учраас бусад зүйлтэй нийлэх үед зөрчилдөж эхэлж байгаа гэсэн үг. Хаяа бас ийм зөрчилд орж ирсэн л да. Тэгээ эзний мэрэгэн ухаанаар би ийм зүйлүүдийг This маш is a ихээр олж авсан. demonstration of Wirecast. Тэг юу гэдэг вэ гэхээр Монголд одоо ингээл найз нөхдөөрөө ингээл яваал те. Гоё ингээл ууж идэл гэж ярьдаг те хүмүүс. Тэр манай гэр бүлд ерөөсө тийм юм байдгүй байхгүй юу? Би ерөөсө гэртээ тийм зүйл хийж үзээгүй гэсэн үг ер нь. Тэгэд заримдаа боддог гэсэн юм. Йоо би одоо яагаад нэг зүйл ингээл нэг юунд орцсон юм шиг. Нэг юм хайрцагт орцсон юм шиг те. Санагдаал те. Сайхан ингээл найз нартайгаа ингээл сумарлаа шүү дээ. Гэл те. This is a Гэтэ тэглээгээд demonstration миний of амьдрал ямар ашиг Wirecast. баг. Харин ирж болно шүү дээ. Аярх үед бид нар яагаад амьдралын ирээдүйн талаар юм ярьж болохгүй гэж. Өнөөдөр бидний амьдралд байгаа асуудал юу байгааг ярьж болохгүй гэж. Тэ? Тэгээ тэрнээс бид нар яаж гарах вэ гэдгийг яагаад ярьж болохгүй гэж. Энэ зүйлийг олж харахгүйгээр нөгөөдх зүйлэл харж амьдэрдэг байна. Тэгээ энэ зүйлээс болоод ингээд тэр зүйлийг хийхгүй байгаад ингээд нэг хэсэг ингээд жоохон сэтгэл санаа ингээд готрвоо. Яг л ингээд бусад найзандаа ингээд очиж очиод. Гэтэ манад ирж болно. Ирэхээр нэг л өөдрөхтэй юм шиг санагддаг. А тэгтээ ирснийхаа дараа маш их баяртай гардаг. Маш их баяр хөөртэй гардаг. Маш их зөв юм хийлээ. Тэ? Нөгөө бид нар найзтайгаа бойлинг тоглоод манай найз ёо одоо л нэг юм гоё боллоо гэсэн баг. Аргыг нь олсон байгаа зү. Тэгэхээр яг энэ зүйлээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр та өөрийнхөө оюун This санааг is a demonstration of Wirecast. Таны амьдралд тэр шинжил оюун санааны шинжилэл ирж байгаа учраас та бас түүнийг өшөө илүү таньж мэдхийн төлөө алхдаг байгаа гэсэн. Ер нь бол. Тэг шинээр ирж байгаа. Магадгүй анх эзнийг таньж мэдэх гэж байгаа хүмүүс байгаа бол та энэ зам дээр тууштай байгаасаа гэж хэлмээр. Таны дэргэж байгаа найз танд энэ зүйлийн төлөө маш сайн зааж өгөх болно. Амен. Тэгэхээр ах トゥ нараа зогсож байгаа This is газраа a demonstration of Wirecast. таныг хоошин татахын төлөө маш олон зүйл ажиллаж байгаа шүү. Та тэр зүйл бүх хууртаар бид нар эзний хаанчлалын төлөө явж байгаа. Тэгээ бид нар өнгөрсөн залбирал дээр барсан ярьсан баг. Хаант улсад бүх эрх мэдэл байдаг. Тийм үү? Хаант улсад. Тэгээ энэ дэлхий дээр том утгаар нарах юм бол хоёр хаант улс байна. Нэг нь эзний хаант улсад, нэг нь This is a demonstration of Wirecast. Тэгэхээр бид нэр аль талдаа зогсох вэ гэдгээ өөрсдөө мэдж байгаа гэсэн үг. Тийм үү? Харин бидний тэр зүйлээс хойшлуулахын тулд бидний нүдэн дээр
үнийн юм шиг харагддаг зүйлүүд маш их байгаа шүү. Би танд хэлмээр. Энэ газар сууж байгаа нь бид өрөөгцөн нэг юм шүү. Та дэрэгт хүндээ хэлэхгүй. Та эзнэр өрөөгцөн нэг юм шүү гэж. This is a demonstration of Wirecast. За ингээд бид нар өөрийгөө өөрчлөнгүүд түүний дараа бид нар гэр бүл маань гайхалтайгаар босч ирдэг, тийм үү? Бидний оюун санаа өөрчлөгдөх үед бидний гэр бүл гайхалтайгаар эзэн дотор амар тайвнаар босч байгаа. Эзний өмнө гимших үед бидний гэр бүл амар тайвнаар босч байгаа гэсэн үг. Энэ дэлхий дээр маш олон гэр бүл салж ийн л та. Салж ийн. This is a demonstration of Wirecast. Тэр газар амар тайван байхгүй байгаа учраас тэр хүмүүс үлдээ ойлголцоо болсон учраас ийм зүйл болж байна гэсэн үг. Харин бид нар эзний өмнө гимших үед бид өөрөө өөрчлөгдөд тэр өөрчлөлөөр дамжуулж тэр гэр бүлийг маш сайн те бурханлаг хинч харсан Христ итгэлт гэр бүлийг харахтаа ямар сайхан гэр бүл вэ гэж ярьдаг тийм үү? Та бүхэн сүм чуулганд ирэхэд ёо тэдний гэр бүл ямар гоё юм бэ гэж. Тэр зүйлийг харахтаа бид нар урам авдаг баг. Тэр зүйлийг харахтаа бид нар яг энэ хүмүүс шиг болох юмсан гэж тэмүүлж эхэлдэг баг гэсэн үг. Амен. Тэр эзний өмнө ирэх үед эзэн таны оюун санааг шинчилдэг юм. Тэгээ энэ шинчиллээр дамжуулаад Бурхан таны амьдралд гайхалтайгаар ажиллах болно. This is a demonstration of Wirecast. Хоёр дахь зүйл нь 17 дээр Есүс тэдэнд намайг даг би та нарыг хүмүүсийн загсчд болгоно гэл. Намайг даг гэсэн баг ер нь бол. Тэгэхээр бид нэр эзэн дээр ирээд гимших үед бидний зүрх сэтгэл, бидний оюун ботал шинжлэн өөрчлөгдөж бидэнд гайхалтай өрөөл ирж байгаа гэсэн. Харин энэ зүйлийг олж мэдэхдээ бид нар түүнийг дагах шийдвэрийг гаргадаг байгаа гэсэн. Есүс Христийг энэ үед Галил нуурын эргээр явж байхдаа Симон, түүний дүү Андреа, тэгээ цаашаа эргээд Йохан, Яаков нарыг дуудсан баг. Намайг дагах тун. Би та нарыг хүмүүсийн загсчд болгоно гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар Есүс Христийг дагах үед эзэн бидний амьдралын зорилгыг өөрчилдөг байна. Амен. Бид энэ дэлхий дээр хизээч Христийн сүмд ороод сууна гэсэн амьдралын зорилго байгаагүй. Тийм үү? Харин би түүний өмнө өөрчлөгдөх үед миний амьдралд энэ зорилго орж ирсэн гэсэн үг. Би баярын цуглаан те бүтэн сая өдөр болох үед эзний чуулган руу хөл минь алхадаг болсон гэсэн үг. Амен. Би түүнийг таньж мэдхийн төлөө түүний цугларж байгаа газар руу түүний хүмүүс рүү миний зүрх сэтгэл минь явдаг болсон гэсэн үг. Амен. Бидний зорилгыг өөрчилдөг гэсэн үг. Хэрвээ таны амьдралд нэгэн зорилго байгаа бол таны тэр зорилгыг улам баталгаажуулж өгдөг гэсэн үг. Амен. Тэгэхээр амьдралынхын зорилгыг өөрчилсөн түүх Библиэлд маш олон байна. Бас бидний амьдрал, бидний эргэн тойронд маш олон байгаа. Тэгэхээр хуучин гэрээний гитлэл ном буюу Египтээс гарсан гэдэг энэ ном дээр Мосе гэдэг хүний амьдралыг Бурхан гайхалтайгаар өөрчилсөн байна. Амьдралын зорилгыг. Мосег бид нар мэдж байгаа тийм үү? Мосе бол Фараоны ордонд өссөн эрдэм боловсролтой ханхүү баг. Гэтэ тэр Израиль үндэстэй. Тэр үед Израилийн ард түмэн буюу Бурханы ард түмэн Египтийн боолчлолд орсон үе байсан. Бурханы ард түмэн Египтийн боолчлолд орсон үе. Энэ үед Мосе өөрийгөө еврей хүн, Израиль хүн гэдгийг мэдчихсэн учраас туслах гэж оролддог. Тийм үү? Тэгээд туслах гэж оролцсон яасан?
Очиж хүн зогсон чинь нөгөөх нь өвчдөг шүү дээ. Тэгээд энэ зүйлээсээ болоод Паранд шахагдаад Паран түүний амийг авах болно гэдэг ийм одоо зарлиг болсон. This is a Энэ зүйлээс demonstration зугатаагаад of цөл рүү Wirecast. явсан баг Мосе. Цөл рүү. Тэгэхээр Мосегийн амьдралын зорилго нь юу байсан? Тэр ханхүү байсан. Тэгээ ханхүү юм чинь маш өөдрөг гэгээлэг зорилгыг харж исэн байгаа бах тийм үү? Айгуул би хаан болно. Тэгээ би үе залгамжлна. Тэгээ хаан болонготой би энэ үндэстнийг маш гайхалтайгаар өдөрдөх болно ч гэдэм юм уу тийм зорилготой байсан байж болох юм. Гэхдээ бурхан тэр хүнийг цөл рүү авчихсан баг. Харин This цөл is a байх үед demonstration of Wirecast. бурхан Мосег дууддаг тийм үү? 3 дугаар бүлэг дээр байдаг шүү дээ. Бутан дотроос гал гарч ирээд Тэнгэр элч Мосег дууддаг. Тэнгэр элчийн дүрээр. Тэгээ Мосе тэр үед бурхныг хараад яадаг вүлээ? Гацар ундаг шүү. Тэгэхээр тэр үед бурхны өмнө гимшижсэн гэсэн. Яг тэгвэл түүнд бурхныг харах тийм цэвэр нүд байгаагүй гэсэн. Амен. This is a demonstration of Wirecast. Эрэхт. Би чамаар дамжуулан өөрийн үндэстнийг аврах болно. Чөлөөлөх болно гэж. Тэгээ Мосе тэр үед яадаг вүлээ? Үгүй ээ. Би яаж чадах юм бэ? Би чи хил муутаа штэ. Би яаж чадах юм бэ? Би ч одоо сул дорой нэгэн шүү дээ гэж хэлдэг тий. Гэхдээ бурхан дахиад дууддаг. Тэгээд Мосекөр дамжуулаад This is a demonstration of Египтийн Wirecast. болцлоос Израильчуудыг чөлөөлдөг баг. Амен. Тэгэхээр Мосегийн амьдралын зорилгын бурхан өөрчилсөн гэсэн. Тэгэхээр өнөөдөр яг бидний хувьд эзний өмнө ирээд түүнийг таньж мэдээд гимшээд те оюун санаа минь өөрчлөгдөд ирэх үед бурхан биднийг дууддаг баг. Миний хүү. Миний ох. Над дээр ирэх тун. Над дээр ирэх тун. Би чамайг хүмүүсийн загсчд болгоно гэж. This is a demonstration of Тэгээ бид нар Wirecast. ингээд шийдвэр гаргаад явах гэхээр биднэрт нэг саад болоод байдаг юмнууд байдаг тийм үү? Бидний өмнөх амьдралын маань хэв маяг. Өмнө хэрглэж байсан зүйлс маань. Яг эзний замаар алхах үед хонос татдаг. Энэ үед бид нар яадаг вүлээ? Буцаал алхахдаг тийм үү? Тэгэл за би ингэж болохгүй юм байна шүү гээл босч ирдэг. Ингээд бид нар ингээд зураглал болгоод харах юм бол сонирхолтой юм шиг тий. This is a Бас нэг талаас demonstration өрөвдөлтөй of ч юм шиг. Wirecast. Тэгэхээр бурхан таныг дуудаж байна гэсэн үг. Тэгээ энэ зүйлээр дамжуулаад бурхан таны ирээдүг таны зорилгыг өөрчлөх болно гэсэн. Мөн шинэ гэрээ номдэр амьдралынхын зорилго нь өөрчлөгдсөн нэг гайхалтай хүн байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдж байгаа тий. Тэр бол Паул. Саул буюу Паул. Паул яг үнэндээ бол Есүс Христэд итгэж нарыг барьж авч хавчиж шоронд хийж тэдний амийг авахын төлөө амьдралынхаа өдөр хоногуудыг зориулж исэн хүн шүү дээ. Тэгээ Христ итгэгч нарыг тэр барьж авч шоронд хийгээд тийм их хавчлагыг өгдөг хүн байсан гэсэн. Харин Паул яасан бэ гэхээр яг энэ зүйлийг хийхин төлөө Дамаск хот руу явж явах үедээ бурхантай таардаг тийм үү? Бурхан Паул дээр ирдэг гэсэн. This is a Тэр үед demonstration Паул of яадаг вүлээ? Wirecast. Газар ундаг шүү дээ. Өөрөөр газар унаад босч ирэхэд нүдэн сохорсон байдаг. Нүдэн сохорсон байдаг. Тэр мөчөөс эхлэн Паулын зорилго өөрчлөгдсөн гэсэн. Тэгээ Паул тэндээс гараад Дамаскт очиод 3 жил гаруй тэнд амьдэрсэн байгаа шүү дээ. 3 жил гаруй. Тэр 3 жилийн дотор Паулын амьдралд гэмшил явагдсан болов. This is a demonstration Тэр of 3 жилийн дотор Wirecast. Паулын амьдралд оюун санааны өөрчлөлт ирсэн болов. Тэр 3 жилийн хооронд Паулын амьдралд юу болсон болов? Харин Паул тэр үед эрэхтээ Есүс Христэд итгэх тун гэж тунхагласан баг.
Тэгээ энэ тунхаглалыг хийж байх үед Есүсийн дагалдагч нар итгээгүй. Түүнийг хүлээж аваагүй гэсэн үг. Мөн синагогийн дахилч нар Эдийн шашинтнууд түүнийг хараад галзуураагүй байгаа гэж харж байсан баг. Яг энэ Паул чинь Христ итгэгч нарыг барьж хорж исэн нэгэн шүү дээ. Тэг өнөөдөр яагаад энэ Христийг тунхаглаад унваа? Тэгээд Паулын хийж байгаа зүйлсийг Барнаб хараад тэгээ Барнаб Йохан Петр эднэрт зуурчилж байгаа шүү дээ. Паул үнэхээр өөрчлөгдсөн байна. Тэр үнэхээр бидний эзнийг тунхаглаж байна. Түүний тунхаглаж байгааг би харлаа. Тэгээд түүнийг игнэндээ хүлээж авдаг гэсэн. Тэгээ Паулаар дамжуулаад юу хийгдсэн бэлээ? Шинэ гэрээний маш олон номнуудыг өнөөдөр бидний төлөө эзэн Паулаар дамжуулан бичсэн баг. Амен. Түүний амьдралын зорилго ямар гайхалтайгаар эзэн дотор өрөөгдөж байна. Есүсийн эзний дуудсан Симон Петр, түүний дүү Андреа, Йохан, Яаков нарын амьдрал ямар гайхалтайгаар өөрчлөгдөв. Зорилго нь тэдний амьдрал өнөөдөр энд бид тэдний нэрийг дурсна гэдэг ийм ойлголт хэзээч байгаагүй. Тэд загасчд байсан. Тэр зүгээр л бизнесмен байсан. Тэгээд загсаа бариад өдрийн хоолтой байж хахад л тэр хүмүүсийн амьдралын зорилго байсан юм шиг магадгүй. Гэхдээ Есүс Христ тэр хүмүүсийг дуудаад өнөөдөр дэлхийн дахинд хүн төрлөختөнд мэдгүй хүн гэж байхгүй. Амен. Тэгэхээр Есүс Христ биднийг дуудах үед бидний амьдралын зорилго өөрчлөгдөх гэсэн үг. Нэг үгээр ярих юм бол хувь заяа өөрчлөгдөж байна гэсэн үг. Амен. Эзэн алдарших болтугай. Тэгэхээр Мойсе Паул нарыг дуудсан шиг This is a demonstration of Wirecast. Эзэн бас миний амьдралыг бас дуудсан байгаа гэсэн үг. Таны амьдралыг бас дуудсан байгаа гэсэн үг. Тэгэхээр би анх амьдралын маань зорилго юу байсан бэ гэхээр нэг хоёр өрөө байртай нэг аятайхан гэр бүл зохиогоод энэ жижигхэн бизнес эрхлэнэ гэдэг ийм зорилготой байсан. Тэгээ тэрэгээрээ амьдралаа болгоод амьдрнаа гэсэн. Гэхдээ энэ гоё л доо тий? Гоё зорилго шүү дээ. Харин би эзний өмнө ирээд гимшээд түүн дотор оюун санаа минь өөрчлөгдөөд тэгээд би бурхан дотор алхах ёстой юм байна гэдэг энэ дуудлагыг авахдаа миний хараад хэлсэн гэсэн. Эзэн намайг шал өөр амьдралаар амьдруулж эхэлсэн гэсэн. Амен. Миний хэн байхаас үл шалтгаалаад, би ямар байхаас үл шалтгаалаад, би юу хийдгээс үл шалтгаалаад түүнд итгэлээ өгөх үед, түүнийг дуудах үед, би соргох байх үед эзэн миний амьдралын хувь заяаг өөрчилсөн гэсэн. This is a demonstration of Wirecast. Хаалаа эзэн алдарших болтугай. Тэр ямар сайн эзэн бэ? Тэр үнэхээр амьд биш гэж юу? Тэр таны амьдралд ажилдгүй гэж юу? Тэр тантай хамгийн ойрхон байдгүй гэж юу? Тэр таныг үргэлж удирддаггүй гэж юу? Тэр танд маргаашийг мэдүүлдэггүй гэж юу? Амен. Тэр ямар сайн эзэн бэ? This is a demonstration of Wirecast. Өнөөдөр явж байгаа замлал дээр та бат цогсохт. Өөрчлөх хүчийг эзэн танд өгөх болно. Яг бид нар маш олон зүйлээр өөрийгөө өөрчлөх гэж үздэг л дээ. Янз бүрийн зарчмууд гаргаж ирээ л дээ. За би одоо ингэх ёстой. Энэ 10 зүйлийг хийчих юм бол би өөртөө яг ийм болно гэл дээ. За яг энэ зүйлийг л ингээд үлдчих юм бол би өөртөө яг сайн үйлс хийчих гээд байна гэл дээ. Маш энэ зүйлүүдийг бид нэг албадлагаар хүчээр хийх гэж оролддог. Хүн төрлөختөн. Харин эзний өмнө ирээд гимшээд тэр гимшлэр дамжуулаад эзэн дуудаад түүний дуулууртаагаар сонсоод дагах үед биднэрт бүх зүйл боломжтой болт юм. Тэгэхээр биднийг өөрчлөх хүч нь эзэн юм аа.
хүн төрлөختнийг чиглүүлэх хүч нь эзэн юм аа. Хүн төрлөختөнд үннийг нээж өгөх хүч нь эзэн юм аа. Яг тэгвэл тэр альфаба омега. This is a demonstration of Wirecast. Яг тэгвэл тэр энэ бүх ертөнцийг бүтээсэн учраас түлхүүр нь түүний гарт байт юм. Яг тэгвэл тэр энэ ертөнцийг бүтээж биднийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн учраас бидний дотор түлхүүр нь байдаг юм. Тэгээ бүгд хамтдаа эзэнтэй эвлэрээд, бурхантай эвлэрээд, тэгээ өөртөөгөө эвлэрээд гайхалтай оюун санааны шинчлэлийн төлөө гайхалтай This is a demonstration of Wirecast. алхацгаа яах вэ? Тэнийг усандаа миний амьдрал хизээч би энэ өндөр дээр зогсоод Есүсийн талаар ярина гэдэг ийм зорилго нэг ширхэгч байгаагүй. Харин эзэн намайг ийм болтлоо өөрчилжлээ. Харин эзэн таныг яаж өөрчилж байна вэ? Эзэн таныг яг юу руу дуудаж байна вэ? Эзэн танаар дамжуулан хийх гайхалтай төлөвлөгөө байдаг. Түрүү манай сансраа эгч маань гэрчилж ирсэн тий. Танаар дамжуулан хийх гайхалтай төлөвлөгөө байдаг. Бүгдээ түүний өмнө ирж энэ төлөвлөгөөг олж авцгаа яах вэ? Яг л түүний төлөвлөгөө мэрэгэн байдаг юм. Яг л түүний төлөвлөгөө биднээс хизээж хоошоо ухрахааргүй байдаг юм. Тийм учраас бид түүнийг тахдаг. Яг л тэр итгэлтэй нэг юм аа. This is a demonstration of Wirecast. Бүх алдар нь авах. Тэгэхээр би хоёрхан зүйл дээр яг энэ ишлэлээр дамжуулан таныг ятгах. Та гимшсэн үү? Та гимшчээд мартцсан байгаа юм шүү дээ. Таны гимшлэр дамжуулж таны оюун санаанд, таны зүрх сэтгэлд өөрчлөлт явагдаж байна. Та энэ өөрчлөлтөөр бат зогсоход. This is a demonstration of Wirecast. Түүний дуудлагыг сонсцгоё. Түүнийг тахцгаая. Энэ дуудлагаар дамжуулан тэр бидний амьдралын зорилгыг өөрчлөх болно. Тэг мэдээж өөрчлөгдөж байгаа зорилго хөгжин дэвжихийн төлөө л байна. Миний харж байгаагаас хав илүүг эзэн хардгаа гэсэн үг. Амен. Эзэнд бүх алдар нь авах. Бүгдээ түнд алдрын чанга галаад ташлтыг хүргэе. This is a demonstration of Wirecast. Есүс. Эзэн минь энэ цагийн төлөө танд талархлаа. Өнөөдөр та биднийг дуудаж бидэнд бас гимших боломжийг олгож байгаад. Өнөөдөр та биднийг дуудаж бидний амьдралд илчлэгдэж байгаад. Өнөөдөр та биднийг сонгож бидний дэргэд байгаад. Өнөөдөр бидэнд бүх боломж байгаагийн төлөө танд алдрыг өргөж байна эз. This is a demonstration of Wirecast. Та бидний өдөртаач эз. Та үнэхээр миний зүрх сэтгэлд орооч. Бид үнэхээр чин сэтгэлийн гимшлийг бидэнд үнэхээр тэр үнэн оюун санааны өөрчлөлт байхад та туслаач. Эзэн бид үнэхээр алхаж байгаа газраа. Эзэн бид үнэхээр зогсож байгаа газраа. Батта тань дотор баяр хүртээгоор зогсоход та туслаач. Учир нь та байхгүй бол бид хинч биш юм аа. Учир нь та бидний өмнө алхахгүй бол бид бас хинч биш юм аа. Яагаад гэвэл энэ зүйлийг, энэ үннийг олж, таньж, мэдсэний төлөө танд алдрыг өргөж байна эз. Эзэн та алдар шаач. Эзэн таны дуудлагыг сонсох соргогч ихтэй байлгаж өгөөч. Эзэн таны дуудлагыг харах хурц хараатай байлгаж өгөөч. Эзэн таны дуудлагыг сонсох гайхалтай чихтэй байлгаж өгөөч. Эзэн таны дуудлага руу алхах хөнгөн хөлтөө байлгаж өгөөч эз. Та өдөртөөч эз. Та бидний дээр ажиллаач. Учир нь та хаадын хаан, эздийн эзэн, бурхтын бурхан гэж таныг хэлсэн юм аа. Халелуя эзэн. Та
За Галил Монгол чуулганы итгэгч нэг бүр дээр ажиллаач. За Галил Монгол чуулганд дуудагдсан хүн нэг бүр дээр хүрээч. This is a demonstration of Тэгэхээр таны өмнө Wirecast. гимжсэн, таны өмнө дуудагдсан үндэстэн байхыг хүсэж байна эзэн. Эзэн Есүсийн нэрээр бүх зүйлийг даатхан энэ цагт өргөн залбирч байна. Аамен. Эзэн алдарш болтугай. Түүнд алдрын чанга